За өнөөдөр Эхлэн бодох бүртгэлийн инновац гэсэн сэдвээр мандах их сургууль болоод боловсролын марлыг хэмжих үндэсний зөвлөл хамтраад ингээд симпозиум зохион байгуулж байна. Тэгэхээр энэ маань бол өөрөөр хэлбэл төрийн одоо сангийн яам буюу Эхлэн бодох бүртгэлийн бодлого тодорхойлолтыг төрийн байгууллагын хувьд маш чухал сэдвийн хүнсэн асуудал байна. Өөрөөр хэлбэл манай энэ мэргэжил оюун ухаан тэгээд энэ инновацийн чиглэлийг хэрхэн яаж үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа вэ? Эхлэн бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа ирээдүйн энэ чиг хандлагыг хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг дээр санаа оноо. Симпозиум болж байна. Ялангуяа симпозиум дэлгэр тавьж байгаа ихтгэлүүд бол маш их сонирхолтой байлаа. Тэгэхээр Эхлэн бодох бүртгэл маань өөрөө олон улсад дардлагдсан ийм нийтлэг мэргэжлээ. Тэгээд дээр нь Эхлэн бодох бүртгэлийн мэргэжил бол хиймэл оюун ухаанаар санхүүгийн тайлан гаргах. За дээр нь Эхлэн бодогч Эхлэн бодогч гэдэг энэ мэргэжил ирээдүйд тусдаж өгөө болох юм уу? Янз бүрийн иймэрхүү ярианууд бол дэлхийд даяараа Монгол оронд ч гэсэн байдаг. Тэгэхээр эдгээрт бас хариу өгсөн төрийн байгууллагууд болон боловсролын мэргэжлийн байгууллагууд хариултуудыг өгсөн ийм ач холбогдолтой симпозиум болж байна.